Medical Media минь болон IKEM channel хамтран үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатрах хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 4-р анги эхлэхэд манай райта төрсөн нутагтаа ирж байдаг. Аав, ээж, ах, дүү гээл. Тэгэл ирсэн чинь гэр тосгосон нь юу ч хөө сүрчгсэн байдаг. Тинчэнээс ах дүү хоёрынхоо цовцыг олоогүй. Тийм болохоор тэр хоёрыг амьд байгаасаа гэж найдаж ийн гээл. Саяны үйл явдал нь болохоор 2 жил хагасын өмнөх гинэ. Хажууд нь хоёр хамгаалагч нь хоёулаа 5,000 левелтэй. Энэ хоёрыг голд гэдэг. Харин нөгөөдхийн цагаан үстэй эмэгтэйлэг явж. Юм л болвол энэ хоёр муудалцаал. Дараа нь тэр газраасаа явахаас өмнө манай тосгоныг нэг юм сүдгсэн байсан гээл. Би заавал тэдрийг олж байгаа төвшөөгөө аавна гэж байгаа. Алга хүсэл төрхөөр ингэж аавраа цацартыг нэ. Ингийн иргэний хажууд байх юм бол тэр ирэг нь баг үхэхээр хэмжээний гэж байгаа. Манай хүний зорилго болохоор төвшөнгөө сайжруулах. Тэхийн тулд хот руу явж адал явдал хайгч болохоор явж байгаа. Тэгэд өөрийн нисдэг картаа ашиглан хотын зүг рүү нисэж байгаа. Хүмүүс сэжигтэй харагдахгүй тулд хотын наан буугаад алхацчихдаг. Харин тэгээс чинь нэгт хэрэгтэй охин аав хоёрыг хитэн дээрэмдэх гэж байна. Голд чинь гялцал юм болохоор дорн харагдаал. Та нар юу юмсээ та нараас дээрэмдүүлэхээ бэлт гээл. Юу ч дээрэмдүүлэхөө хоруугаа хөдлөх төдийл нөгөөд чинь хорчдөг. Нөгөө аав хоёр нь ийм хүчтэй хүмүүсийг өстө харж ийсэнгүү гээл. Хүмүүс гэдэг төрөл нь болохоор угсаатан дундаа хамгийн сулд орой. Бусад нөгөө аратны угсаатан, луугийн угсаатан, эльпи угсаатан гэдэг чинь хамаагүй хүчтэй угсаатан гэж байхгүй юу? Тийм болохоор хүчний ялгаа гараад хүмүүсийг бүр боол мол болгоод дорд үздэг заяо. За тэгээ явсны эцэс хот дээр нь очиод адал явдал хайгчаар бүртгүүлж байгаа. Харин нөгөө цагаан үстэй охин чинь кастн дээр хэрүүл хийж байна. Манай зяхаараа ий төвчнөөс эхэлтийн гээл. Манай зэн ээс зэрэглэлээр эхлэх ёстой гэж байгаа. Райтаж дээр дуртай ий төвчнөөс эхлэе гээл. Манай өнийг уучлаарай л гэж байгаа. Нүүдхэн гарч ирэнгүүт тог утраад райта самаагаар өмнөөс уучлалтгүй л гэхэд яах втэйгээ уйлж байгаа бүр. Дараа нөгөө охин аав хоёр дээр хурж ирнэ. Өмнө тусалсан баярлаа хоноглох газаргүй бол хурж ирээрээ гэж хэлж ийсэн. Тэгсэн мэн хүн хурж ирснээр 2 дахь давхрыг өвтөрч чихэн түрээсэлнэ гээл. Ерөөсөө хүн 2 дахь давхарлаа өвтгий оруулаарай гэдэг. Орж ирсэн даруйдаа өөрийнхөө чадвараар дуу тусгаарлагч хамгаалт хэтрээр бүрхүүлцдэг. Нөгөө цагаавс чинь өшөө авалтаа нөгөөд тушаал болгосон ч зүгээр юм шүү гэж хэлтэл. Чивний өшөө авалтыг надаас булаах гээв гэж уурлаа. Харин хажууд наах гол эр хүнд аюултайгийн мэдсээрээ чих өстой зүйл гэж байдаг. Бахархмаар биш гэж хоо гэж байдیں۔ Дараа райт уучлалтгүйгаал сэтгэл хөдлөлтөд автчихжээ гээл. Тэгсэн нөгөөдөг чинь танд үнэн чигтэй батлна гэд хөлийг үнсчихэд юм да. Хажуунаас голд наадаад байгаа юм хоо гэж байдیں۔ Райт ичснээ цааш явж идэр. Маргааш минь гурав зэрэглээ ахиулахаар даалгавар биелүүлэхээр цамхаг руу орох гээд очрлоо зогсож байгаа. Тэгээ зогсчихсон чинь урдуунд 2 хүн орчдیں۔ Ард нь ирсэн хүүхдүүд нь хэлхээсээ айгаал хүн арай биш эльп гинэ. Урдуур нь орчих яах вэ яаж хэлэх үү мэлхүү гээл юу хоорондоо ярилцаал. Харин тэгэж ихтэн мань хүн очсноо дараалаараа зогсчихгүй юу хөө гээл. Нөгөөдөг чинь юу дорд хүмүүс надтай харьцаад байна гээл. Тэгээ өөдөөс нь хэдүүг хэлсэн чинь сэлмээ гаргаж ирэх чагт нь хажууд нь багийнх нь хүн энэ дөөмөө гаргаж болохгүй гэснээр хойш явцдаг. Тэндээс хүмүүс манай хүнийг магтаал. Нөгөөд нь хүүхдүүдийн баг ч гэсэн бидний айгаад хэлж чадахгүй байсан баярлаа л гэж байгаа. Тэгсэн нэг шар өстэй хүүхэд нь нэг юм асууж хүүгснээ таны хуйг жигнээс алтуу гээл. Голд гэдэг нэртэй юм чи жигнээс л алтуулгүй хавдээ залуу юм. За тэгээ яриаж ихт нөгөө хүүхдүүдийн багийг дууддаг. Цамхаг руу орох ээлж нь болж байгаа тэр. За тэгээ жоохон байжгаад мань хүмүүсийг ч гэсэн бас дуудаад цамхаг руу орж байгаа. Цамхаг гэдэг бол ерөөдөө бол өөр ертөнц. Амьдрал дээр явахгүй сонио амьтад байдаг. Бас олон төрлийн мангастай. Цаашаа явах тусам давхар гэж явдаг. Манай цагаан юмнаа шууд нисдэг шид, далдлах шид мэдээ ашиглаад нисээл явж байгаа. Харин нөгөө талд мань хүнд ууралсан нөгөө эльп чинь гоблинд хамгуураа гаргацсан явж байна. Мөн хүмүүс наваг дорд үзлээ гээл. Энэ эльпийн хүч нь 1500 левел гинэ. Өөрийгөө мастрын одмын цустай гэж байгаа. Гэхдээ төвшин 1500 үржээ түүнээс дээшээ ерөөсөө явахгүй байгаа гинэ. Илүүж доолын тулд энэ эрдэнтэнтэй хамтарсан юм шиг байдаг. Манайд гоблинуудын устгаал явж гин. Тэгж явсаар наад жаргах болжээ. Гэтэ ингэж нисэх нь аюултай гээд ясангас чинь мань хоёрыг дуулахтны алтан хоёрыг болохоор наранд гэл баад харагдана гэж байгаа. Харин доош харц чинь нөгөө хүүхдүүдийн баг тулдж байна. Артлын шидтэй охин дэмжээ нөгөөд нь тулдж байгаа гэдэг. Тэгсэн мань гурав гинт ард нь гарч ирээл анзаарахтай байхгүй бол гэсэн чинь нэг могоо иж идий. Үний өвхөл тавьчихгүй ч гэсэн хөдөлгөөнгүй болгочдаг гэж байгаа. Шидтэй охин нь хазуулч гсэн байсан бол савны гоблинд ялгадаг байсан гээл. Мань хүн наашаа нэг дайснууд ирж ийн гэж байгаа. Тэгээ арс чинь нэг өрд чоннууд байна. Эднэрөө өгсчингүй. Нөгөөт нь зүгээр тойроо зүгтээ халуулцдаг. Яг жинхэнэ дайсан ой дундаас тоос манархсан ирж үйдэг нь тэр.
Нөгөөд нь нөгөө томгт байдаг амтан мэдтэй. Яагаад энэ тохой бэ гээл. За ийхүү нэг бичлэг маань дуусж байна. Дараагийн бичлэгүүдийг илүү урдан үзэхээс эсвэл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.